Морд монголчуудын мөнхийн өмгсөлөө. Эрхэм хурдан морь сонирхогч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. 7 хоног бүр та бүхэндээ хүрдэг Тодмогнай подкастын маань ээлжид дугаар хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаа Монголын үндэсний морин уралдаан уяжтай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гуйлч Мөнх хотын Ариун Болдыг студид урьж авчираад байна. Ингээд зочноо та бүхэнтэй уулзъя. Бидний урилгыг хүлээж авч ирсэн баярлалаа. За юуны өмнө Тодмогнай сэтгүүлийн хамт олон маань Монголын үндэсний морин уралдаан уяжтын холбоог урьсан явдалд баярлалаа. Хурдан морь сонирхчдоос хандаад бас нэгэн хэвлэлийн шин төрлийн подкастаар хүчилж орж ирж байгаа явдалд амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр та бүхэн яг одоогоос яг 2 жилийн өмнө төрийн ордны гадаас анх удаа биенийхээ нүрийг харж уулзчихлаа. Тухайд бол баригнадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийн анх шатны хэлэлцүүлэг төрийн ордонд болоод морины зүтгэлтнүүд өөрсдөө санал бодлоо хуваалцчихсан. Яг энэ уулзалтын дараа та надтай уулзаад яг бас өөрийн гэсэн санаа бодол байна гэд хэлчихсэн. Би бол танд яг ямар байдлаар яг энийг ингэ шийдэх боломжтой байгаа юм бэ гэдэг тэр тодорхой шийдлээ бас яриарэ гэд ингэ тэрнээс хойш та тэр ингэ 2 дахь удаага уулзж байна. Ахиж уулзсангүй энэ хооронд та өсөндөл олон зүйлүүд нөгөө хэлэх гэжсэн үгээ бас олон сугаар дамжуулж хэлж явах шиг байна те. Анх удаа бол тантай нуталж уулзж байна. Тэр үйл явдлаас л би та бүхний өнөөдрийн үйл явдлууд хийгээд байгаа зүйлүүд улбаас юм болов уу гэж хувьдаа боддог. За ер нь бол үндэсний байр наадмын тухай хууль бол 2003 онд бол анх батлагдсан гарсан байдаг. Тэгээ үндсэндээ 2003 оноос хойш 17 жилийн хугацаанд тухайн хууль маань өөрөө одоогийн үсэт нийгмийн харилцаагаа зохицуулж чадхаа болоод тийм учраас нэмэлт өөрчлөлт оруулах тийм нийгмийн хэрэгцээ шаардлага бий болсон. За үүнийг бол тухайн үед бол болорч чулуун гишүүн, за аюур сайхан гишүүн, гантлаг гишүүн, улаан гишүүн гэх 4 гишүүн анх санаачилж хуулийн төслийг бол боловсруулсан байдаг. За энэ хуулийн төслөөр боловсруулалтаа үндсэндээ бол 3 залтыг бол оруулж ирсэн биз. Нэгдүгээрт нь бол үндэсний их баяр наадмаар хурдан морийг уралдахад нь өндрөөр нь буюу стандарт хэмжсэн газарт баталсан стандартын дагуу хэмжилж уралдуулах гэсэн нэг залт. Соёл насны морийг бол дээд насны ангилд оруулаад тэгээд улсын цол авахд дээд насны болцол 50% хангасан байх гэдэг залтан дээр соёлонд нэмж оруулах. За 3 дугаарт нь улсын цол авах жоохон заавалч улсын баяр наадамд морь айгдуулсан байх ёстой гэдэг үндсэн ийм 3 концепцээр үндэсний баяр наадмын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулад 2018 оны 4 сард Монгол улсын хууль тогтоомжийн хууль гэж байдаг. Энэ хуулийн дагуу бол төрийн ордонд уяачдын холбоо хурдан морь сонирхчдын дунд нээлттэй хилцүүлэх зохион байгуулахаар ингэж хилцүүлэх зохион байгуулж байсан тухайд бол. За гэтэл бол үндсэндээ бол болорч чулуун гишүүний санаалсан хууль маань өөрөө зөвхөн 3 асуудал гэдэг. Гэтэл өнөөдөр хурдан морины уралдаа эргэн тойронд бол маш олон асуудал зохицуулах асуудал байна. Тэр дундаа аливаа хууль тогтоомжид хамрах хүрээ зохицуулалтын агуулгах хэмжээ гэж байдаг. Үүнтэй холбоотойгоор үндэсний баяр наадмын тухай хууль бол зөвхөн үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хууль. Үндэсний их баяр наадам гэдэг бол 21 аймаг улсын баяр 330 гаруй сумдаар 7 сарын 11-ээс 13-ны хооронд баяр наадмыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг л хууль байна. Өнөөдөр Монгол улсад энэс бусад цаг хугацаанд буюу хаврын, өвлийн, намрын ингээд маш олон уралдаанууд болчихдээ. Энэ олон уралдаанууд өнөөдөр тодорхой хуульгүйгээр дүрм журмгүйгээр өнөөдрийг хүртэл явж байгаа. Тийм учраас Монголын үндэсний морин уралдаан уяжтын холбооны зүгээс бол нэгдүгээрт бол үндэсний баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа маш олон асуудлаар оруулах хэрэгтэй. Хоёрдугаар Монголын хурдан морины уралдааны хууль гэдэг тусдаа хуулийг заавалчгүй гаргахгүй бол энэ өөрөө уралдааны дүрмээр зохицуулах боломжгүй. Өнөөдөр хаавга ховдод хаавга баян үлгийтэй Сүхбаатарт нэг сунгаан дээр явж байгаад мориноос хүүхэд очоод нас орчиж байна. Тэнгүүд гим зэмгүй байсан, үүрэг хариуцлага ухамсарч байсан маш олон уяжт ирэх ашигладж байгаа. Тэгэхээр энэ өөрөө зааг ялгаа гаргах хэрэгтэй. Ясам дээр хүчин нөхөл зүйн өрдөгдөж байгаа үндэсний баяр наадмын тухай хуулийн буюу улсын баяр наадам томоохон засгийн газрын бүсийн уралдаануудаар хүүхэд унаад амнаас энцэн тохиолдол байна уу? Байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхээр энэ өөрөө зааг ялгаа хариуцлага хүлээх субъект нь хэрэг хууль дүрм журмын хэмжээ хязгаар өөрөө хаана байна. Дүрм гэдэг маань өөрөө
Улсын баяр наадмын үндэсний баяр наадмын зохион байгуулах хорооны хурдан морины уралдааны дүрм гэж байна. Тэгээ энэ дүрмээр бол одоо яг тэр бусад уралдаанд бас зохион байгуулах, журамлах боломж байна. Өнгөрсөн хугацаанд бол Монголын морин спорт ОСТ холбооны зөвлөл уралдааны дүрм гаргасан. Энэ уралдааны дүрм буюу одоо энэ төрийн бас байгууллага өөрөө нийтээр заавал дагаж мөрдөх юм хэмжээ биш учраас тэрийг заавал биелүүлэх үүрэг байхгүй. Тийм учраас энэ бол үндсэндээ ямар нэгэн зохицуулт байхгүй. Хариуцлага байхгүй. Үндсэндээ одоо соёл ёс уламжилт одоо уяачийн зангараг гэдэг юм дээр тулгуурлаж явсаар байгаад зах зээлийн нийгэмд одоо нэг хэсгийнх нь одоо урдмаар үйж бизнес хийх, нэг хэсэг нь одоо урдмаар үржүүлж адууга зарах. За нөгөө нэг хэсэг нь одоо хурдан гавьяа цолд хүрэх гэсэн хүмүүсийн уралдаан тэмцээнээс болоод энэ хүү одоо хүсэл тэмүүлэл нь өөрөө тэр Монгол уяач, Монгол ёс заншил жудаг гэдэг юм алхаад даваад гараад ирэнгүүт өөрөө зохицуулт болж эхлээд одоо энэ зүгээс хандлагууд энд бол илрээд одоо ил тод болоод эхэлж байгаа. Тийм учраас энийг бол цаашд бол зохицуулах бол зайлшгүй шаардлагатай. За тэгээд үүний дагуу бол 2018 оны 4 сард Монголын морин спорт ОСТ холбоо маань тухайн боловсруулалтын гишүүний санаачилсан тэр хуулийн дээр саналаа өгөх үүрэг үүсэж байгаа. Тэр хилцүүлгийг хийхээр тэр Монгол улсын хууль тогтоомжийн хуулийн дагуу тухайн альва хуулийн төслийг оруулахдаа тухайн мэргэжлийн салбарын холбооноос нь саналыг авсан байна гэдэг хуулийн заасан байдаг. За түүний дагуу тухайн үеийн дарга болох одоо мөнх хязгалан дарга тэргүүн дэд ерөнхийлөгч давгдарж захирал мөн одоо хөдөө аж ахуйн сайд байсан. За мөн ерөнхий наримчгийн дарга сэргэлэн гэдэг тухайн үеийн Монголын морин спорт ОСТ холбооны удирдлагууд шууд энэ хуулийн төслөөр саналаа өгч болохгүй. Тийм учраас 21 аймгаар тойроод санал асуулга аваад тэгээ энэ хуулийн дээр саналаа өгөхгүйгээ шийднэ гэдэг. Тэгээд 2018 оны 4 сар тэр хавраа 21 аймгаар бүсчилж хуваагдаж тойроод тэгээд тэр 87.7% нь Монгол эрлизээр нь ялгаж уралдуулъя, ялгахдаа үйлдвэрлэлээр нь ялгаж уралдуулъя гэдэг судалгааны тайлан гаргасан учраас 2019 оны 1 сарын 27-ны өдрийг хүртэл буюу Монголын морин спорт ОСТ холбооны 7 дугаар их хурлыг хүртэл тэр хуулийн төсөлд саналаа өгөв. Тэр хуулийн төсөлд саналаа өгөөгүй байсан учраас боловсруулалтын гишүүтэй одоо тэргүүтэй гишүүд маань тухайн хуулийг өргөн барьж чадаагүй. Улсын хуульд өргөн барьж чадаагүй байсан. За мөн одоо энэ хуулийн концепт юмыг одоо явцын дунд одоо үнэхээр буруу юм байна гэдгийг ойлгоход бүр 4 сард болсон төрийн ордны хилцүүлэгтэр улаан гишүүн маань бас шууд одоо орхи авсан. Өнөөдөр Монгол адуу байхгүй байсан утгатай гэдэг ийм юм ярьж болохгүй. Өнөөдөр хэдэн зуун мянган жилийн өмнө энэ адуу чинь энэ газар шороон дээр ингээд байсан адуу. Тэрийг байхгүй гэж ярьж болохгүй шүү гэдэг үндэслэл тайлбарлаад улаан гишүүн маань тэр хуулийн төсөл өргөн барих ажлын хэсгээс шууд өөр албаасаа гарч ирсэн. За дараах нь хөдөө аж ахуйн сургууль дээр Монгол адууны генетикийн талаар Солонгосын сургуулийн эрдэмтэд ирээд тэгээ хилцүүлэг болоход аюур сайхан гишүүн бас яг үнэхээр энэ өөрөө хуулийн төсөл концепт ерөөсө буруу юм байна гэдгийг ойлгоод явцын дунд аюур сайхан гишүүн гарсан. Тэгээ боловсруулалтын гишүүн маань ингээд ганцаараа энэ хуулийн төслийг өргөн барихаар үлдсэн байдаг. За ингэж явсаар байгаад 2019 оны 1 сарын 24-нд одоо Монголын морин спорт ОСТ холбооны 7 дугаар их хурл болсон байгаа. Тэгээ үүний дагуу одоо шинэ удирдлагууд сонгогдоод тэгээд 3 сарын 25-ны өдрөөс нь бас албан бичгээр тухайн боловсруулалтын хуулийн төслийг дэмжиж байна гэсэн мэргэжлийн холбооны тэр албан бичиг дэмжлэгийг авсан учраас саналыг авсан учраас боловсруулалтын гишүүн 4 сарын 5-ны өдөр 19 оны 4 сарын 5-ны өдөр улсын хурлд өргөн барьсан. За яг энэ цаг үед бол одоо нийт одоо малчин уяажтыг ирэх ашиг хөндөгдөөд үндэсний соёл уламжлал гэдэг юм бол үндсэндээ утга учраа алдагдах ийм эржигтэй цаг үед бидний одоо хэсэг нөхөд Монголын морин уралдаан уламж шинжилгээ хөтөлбөр гэж үүсгэн байгуулсан явж байгаад за одоо ерөөсөө бид бүхэн одоо энэ хуулийн төслийг одоо гацаах батлуулахгүй байх нэг л арга үйлдэлээ гэж шийдвэрлээд за үүний дагуу бол одоо тэр Монгол улсын хууль тогтоомжийн хуулийг төслийн дагуу ахаад
холбооноос санал авах хэрэгтэй гэдэг ийм залтыг ашиглаж бид нар одоо үндэсний морь уралдаан хуульчтай холбоо өгдөг. Холбоо байгуулад тэгээд тэр холбооноос энэ хуулийг дэмжихгүй манайх ийм саналтай байна гэдэг саналаа өгөхгүй бол бид бүхэн энэ одоо хуулийн төслийг одоо гацаах, зогсоох боломжгүй байна гэдэг шийдвэрийг гаргаад тийм учраас 2019 оны 4 сарын 27-ны өдөр төрийн ордонд 797 төлөөлөгчтэйгээр анх дугаар их хурлаа зохион байгуулсан. За анх дугаар их хурл зохион байгуулаад албан ёсны холбоо болсон учраас бид бүхэн боловсруулан гишүүний хуулийн төсөлтөөр албан ёсоор боловсруулан гишүүнд таны өргөн барьсан хуулийн төсөлд бид бүхэн саналаа өгмөр байна. Хоёрдугаар таны энэ боловсруулж байгаа саналыг дэмжихгүй. Энэ өөрөө хуулийн дээр маш олон асуудал. Ер нь өнөөдөр бол үндэсний байр наадмын тухай хууль Монгол улсын үндсэн хуулиар хүртэл үндэсний одоо соёл, хэл, соёл уламжлалыг төр өөрөө хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Дээрэс нь мал сураг төрийн хамгаалтанд байна гэдэг заасан байдаг. Энэ хоёр хуулийн гол үндсэн концепц нь бол өөрөө соёлыг төр өөрөө хамгаалах үүрэгтэй. Энэ өвлөгдөж, уламжлагдж ирж байгаа энэ соёл өөрөө гажуудаад эхлэх юм бол төр өөрөө үүргээ биелүүлэхгүй байна гэж хуулинд буух хэрэгтэй. Нөгөө төгөр энэ эрс тис уур амьсгалд энэ малчин түмний мал сүрэг одоо энэ байгаль цаг өөрийн бэрхшээлийг даван дуулах тийм генетик нөөцтэй одоо төсвөр төвчээртэй мал байж авч үлдэх үүргийг төр хүлээсэн. Тийм учраас одоо энэ чөвчний адуу орж ирээд эрлэжүүлээд тэгээ мөн одоо ингээд хөрс нэмгэн болоод зуд шуурнаар төсвөргөө болоод байгаа энэ асуудал өөрөө төр анхаарал хандуулах үүрэгтэй. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас улсын их хурлаас малын генетик нөөцийн тухай хууль гэдэг бас ингээд гарцсан хэрэгжиж явж байгаа. За энэ хуулийн дагуу бол үндсэндээ Монгол улсад ороод ирсэн байгаа бүх зэвсний адуу болон эрлэжүүлж байгаа адуунууд дээр одоо бүртгэлжүүлэх, хяналт тавих одоо айл бүснүүд төвчөржүүлэх ч юм те. Энэ асуудал олон асуудлыг шийдэх. Явандаа бол Монгол улсын малыг одоо бүхэлд нь бүртгэлжүүлж, эргүүлжүүлээд тэгээ олон улсын зах зээл дээр экспортлох ийм л зорилго бүхий олж байгаа юм болохгүй. За тийм учраас одоо бид бүхэн маань одоо ийм шаардлага байсан учраас тэгээд дээрэс нь одоо энэ үндэсний байр наадмын тухай хуулинд бол маш олон төрлийн зохицуултууд одоо за нэг зүйлийг бас дуртад хэлчихье. Энэ хуулиар бүх уяач, харваач гуравт хариуцлага хүлээнэ нэгэ заасан байт. Наадам зохион байгуулах комист ямар ч хариуцлага байхгүй. Тийм үү? Тэ. Энэ хуулиараа. За энэ хуулийн дээрс байхгүй учраас зөрчлийн тухай хууль гэж сүүл гарсан те. Энэ хуулиуд дээрс хариуцлага байхгүй. Тухайн маргааны хэн шийдвэр гэхээр зэрэг байр наадам зохион байгуулахаараа гэдэг. Байр наадам зохион байгуулахаараа үндсэндээ бараг 12-ны орой л хаана эзэн хаанаа нь мэддэхгүй алга болчдөг. Тэрүүгээр нэг бичиг гомдол өгье гэхээр зэрэг хүлээж авах хүн байхгүй зутгаа алга болчдөг. Ийм л дүр зуртай байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ одоо урдан моринтой холбоотой маргааныг те гомдол санал хүслийг байнга хүлээж авдаг, байнга шийдвэрлэдэг ийм одоо тогтвортой байнга ажиллагаатай механизмыг бүрдүүлчихгүй бол энэ өөрөө хариуцлагын механизм болчих жоох. Тийм учраас одоо манай холбооны төвшүүлж байгаа ганц зорилт бол одоо энэ адууг энэ бүртгүүлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгээ энэ бүртгүүлжүүлэх одоо энэ одоо уралдаантай холбоотой альва гомдол саналуудыг байнга шийдвэрлэдэг ийм байнга ажиллагаатай механизмыг бүрдүүлэх нь чухал юм аа. Тийм учраас энэ хуулинд бол маш олон зохицуултаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг саналаа боловсруулад өөрийнх нь хуулийн дэмжихгүй байна гэж бичээд тэгээ боловсруулан гишүүнд 2019 оны 5 сараас ахгүйгээр хүргэсэн байдаг. За мөн одоо хоёр намын бүлэг хоёр байнгын хороо үндэсний байр наадмын тухай хууль бол хоёр байнгын хороо ордог. Тэгээ хоёр бүлгээр орно. Дараа нь тэгээд анхны хэлцүүлэг явуулдаг байхгүй. Тэгээ үндсэндээ 2019 оны 6 сарын ихээр хоёр намын бүлгээр хоёр байнгын хороо ороод арслан намын бүлэгтэр бол шууд дэмжигдэхгүй унсан байдаг. Нөгөө ардын намын бүлэг болон одоо хоёр байнгын ороогоор хилцэхийн хойшлуулсан. Энэ одоо шаардлагагүй. Энэ концепц нь буруу байна гэдэг. Тэгээ үндэсний холбооны зүгээс 76 гишүүнд 2 удаа нэг бүрчлэн одоо энэ утга санаа үзэл баримтлал илгээс албан бичиг бол өгсөн. За ингээд дамжиж явсараад 19 оны намар ахаад нөгөө
хурлаараа хилцүүлэх асуудал яригадаад тэгээ үндсэндээ ороод тэгээ бас мөнгө хилцэхэргүй болоод тэгээ үндсэндээ одоо энэ хуулийн төсөл одоо өргөн баригдсан боловч хилцэхгүй хилцээслийн чагсаалт байхгүй. Тэгээ ингээд хэлцэгдэхэргүй байна. Тэгээ бид одоо өмчний холбооны одоо гол хийсэн ажил бол одоо баг үндсэндээ бид бүгдийг нэрлээд байгаа тэр сервэний хуулийг баталгаас нь одоо урьдчилан сэргийлсэн. Одоо батлуулахгүй байх бүх арга хэмжээг бас магадгүй цааш дахиад шинэ парламент гарч ирэл иймэрхүү утга санаа үзэл баримталтай хууль дахиад батлуулахыг одоо үүсэхгүй. Тэгмээс одоо яг энэ байдалтай өөрчлөлөн бид бүхэн бол одоо эсэргүүцээр байх болно. Та бүхний зүгээс одоо баримтын тухай хууль танай холбооны зүгээс ямар одоо зүйлүүдийг тусгахаар өгсөн байгаа юм бэ? Одоо өгсөн Сэрвэний өндрийг бол мэдээж зөвшөөрсөн. За гол юмнуудыг нь ларчин мэдээж нэг яг зөвөр би нэг гурван зүйлийг л дурдж л да. Хамгийн нэгдүгээрт бол одоо яг үндэсний байр наадмын тухай хуулийн дээр адуу гэж үг байдаг. Тэгэхээр Монгол адуу гэдэг үг бүр байхгүй. Тийм учраас азраг ихнээс соёлын хязгаарлан шүтлэн дааг гэсэн ангиллаар Монгол адуугаар уралдаж зохион байгуулна гэдэг. Өөрөөр хэлбэл тэр Монгол гэдэг үгийг оруулах хэрэгтэй болчиход байгаа. За. Тэгэнгүүт адуу гэдэг үгийг оруулах хэрэгтэй. Тэгээд ийм санал болсон. Тэнгүүд өнөөдөр тэр 6 насны ангиллаар хурдан морины уралдааны зохион байгуулна л гэдэг үг гэдэг. Тэгээд хурдан морины уралдаан гэдэг чингүүд морил бол морь гэнгүүт цэвэр зүсний дадуу ч юм уу, өрлөж мөр ч юм уу ингээд ойлгомж болчих واخ. Тийм учраас тэр Монгол гэдэг үг нь оруулах. За тэнгүүд Монгол адуу гэдэг нь ямар адуу юм бэ гэхээр зэрэг 2010 оны стандарт хэмжээ зүйн газраас гаргасан. Тухайд бол мэдээж холбогдох мэржлийн байгууллагын бүх саналаа гаргасан. Монгол адууны стандарт гэдэг ийм стандарт бол байдаг. Тэгээ энэ стандартын дагуу бол Монгол адуу гэдгийг бол тогтоох хэрэгтэй гэдэг. Ийм бол санал гаргасан. За хоёрдугаарт нь бол одоо энэ тэр наадам зохион байгуулж байгаа хүмүүст хариуцлага оногдуулах. Тэгээ энэ асуудлыг бүр нарийн оруулж өгсөн байна. Тухайлбал одоо би цаг байх юм бол бас мэдээж наривчлж үзүүлмээр байна те. Наад юу хариуцлагын асуудлыг зохион байгуулах. Тэгээ маргааны шийдвэрлэх асуудлыг бас мэдээж бас зохион байгуулах. Ийм зохицуултуудаар оруулсан. За мөн одоо илүү одоо наривчлах юм бол одоо тухайн уяачтад ямар хариуцлага үүсгөө. Тэгээ гэх мэтлэнгээр одоо энэ олон асуудлыг бол манай өмчний холбоо хүнд тавьж нэмэлт өөрчлөлт оруулах санал болсон. Та ер нь одоо баримтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна уу? Эсвэл энэ бол зайлшгүй шаардлагатай. Яагаад зайлшгүй шаардлагатай болж байна вэ гэхээр энэ нийгмийн харилцаа нь өөрөө хуулиас даваад маш олон төрлийн харилцаа үүссэн учраас энийг бол зайлшгүй оруулах шаардлага бий болсон байна. Тэгэхээр энэ дээр бол харин ч одоо үндсэндээ 3хан залтаар биш, маш олон залтаар, маш олон өргөн бүрэлдэхүүнээр байр наадмын тухай хууль өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Дээрээс нь тусдаа Монголын хурдан морины уралдааны тухай хууль гэдгийг нэг шинээр бүр санаачилж хийх хэрэгтэй зайлшгүй шаардлагатай. Тэгээд одоо өөрөөр хэлбэл одоо бүртгэлгүй, хяналтгүй, зохион байгуулалтгүй нөгөө уралдааныхаа зам талбайг янзлаагүй талбайд хэрвээ хурдан морь уралдуулад бусдыг хүүхдээ амнаас өхрөөсөн ч тийм үү те хохирлогжуулах юм бол тэр хариуцлага ус ийм механизмыг бүрдүүлжихгүй. Өөрөөр хэлбэл тэр наадам зохион байгуулахад бас нэг наадам зохион байгуулах стандарт гэдэг юм бас батлах шаардлагатай болоод байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл наадмын хурдан морины уралдааны замыг одоо аюул бас л авааргүй ухаар засаж сайжруулж тогтцуулсан байна ч тийм үү. Ийм одоо үг томьёо орсон. Тэгээ ийм юм байх хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор дангаас нэг төрийн бус байгууллагын дүрмээр яваад хахаар тэр нь өөр албадлагын чанартай нийтээр тогтоосон хэм хэмжээ биш учраас тэрийг одоо зөрчлөө гэхэд хариуцлага байхгүй. Тэгээ энийг л албажуулах хэрэгтэй байна. Та бүхэн одоо жишээлбэл улсын хурлын 76 гишүүнд нэг бүрчлэн одоо бид хоёр чудагийн одоо өгсөл гэдэг юм уу? Би ч өгсөн. Тайлбар өгсөн гэж. Боловчлон гишүүнтэй яг бичлэн уулзаад таны одоо өргөн барих гэдэг санаачсан үйлчин бол ийм байгаамаа. Манай бидний оруулж байгаа санал ийм юм очицтай маа гэж бичлэн уулзаж ер нь тайлбарласан нь тийм боломж тохиосон уу? За ер нь бол тийм боломж л тохиосонгүй. За 2-3 удаа бичгээр өгöd хүлээ авч уулзаач цаг өгөөч гэж албан бичиг өгсөн. Нэг ч хариу өгж байгаагүй. За сүүлд одоо 2019 оны намар яг ахаад нөгөө хуулийн хэлцүүлэх болох болсон. Тэрүүгээрээ би одоо сүүлдээ албан бичиг хариу өгөхгүй болохоор манай холбооны зүгээс хэвлэлийн байгууллага хийгээд албаасаар халж мэтгэлцээнд урьсан. Тэгээ бас одоо хариу байхгүй. Та яагаад энэ заалтаа
үндслээд одоо үндслэл бүхийгээ дэмжиж байгаа юм бэ. Би яагаад энэ залтыг ч одоо яагаад ийм бусад олон ойлгох томжиж зөрчсөн учраас үндслэлгүй юм а гэдгийг тайлбарлаад байгаа юм мэтгэлцээ гэж бол өрсөн. Тэгээ тэр бас мэдээж урлаг маань хүрээгүй юм уу одоо хүрсээр ичиж аваагүй мэдэхгүй та. За тэр морин уралдааны тухай хуулийг бас санаачилж одоо батлуулах хэрэгтэй гэсэн юм. Энэ бол гарцааг байна гэж ярьсан. Үүнтэй бол санал нэг байна. Яг энэ асуудлаар одоо сая бас нэг хуульчтай уулзаж байхад ер нь бол хуулийг санаачилдаг эрх бүхий 3 субъект байдаг юм а гэж. Тэгэхээр мэдээж та бүхэнд бол тэр нэрхэн байдаггүй юм байна. Та бол тэр морин уралдааны тухай хуулийг ямар хүнд одоо бас ийм хууль санаачлаач гэдэг ямар бүх эрх бүхийдээ санал болгоод байгаа юм байдаг. Тий. За ер нь бол яг одоо сонгуул болох чинь тий. Одоо энэ парламент маань одохгүй ингээд бүрийнхэн дуусгаж байна. Ер нь бол яг үндсэн концепц юмудаа боловсруулаад явж байгаа. За тэгээ шинээр сонгогдсон 76 гишүүнд одоо аль биесээр саналаа тавина. Тэр дундаас яг үндэсний өв соёл уламжлалыг дэмждэг одоо энэ асуудлыг нэг тийшнээс одоо шийдвэрлэхийг хүсэж байгаа тийм гишүүнийг одоо олж шинээр сонгогдсон гишүүнээс олж одоо ажлын хэсэг байгуулаад шинээр юмудаа хийх гэж байгаа байхгүй. Эндээ 20 оны намраас энэ ажил эхэлнэ. Тэрнээс ер нь бол одоо баг улс төрчнөс тэр хүмүүс тэр одоо хурдморны оролтын хэр за энэ бүх хэрүүлтэй юм энээс л хол байх юм шүү гэдэг бодолтой болчиход шүү дээ ихэнх хүмүүс юм. Тэгэхээр энэ одоо яг бодгоор бол бодиттой мэдээж санал байхгүй. Мэдээж Арслан намын бүлгийн гишүүд бол бүр нь бол бүгдээрээ бол дэмжижсэн. Тэгэхээр одоо би яг тодорхой нэр цохоод яг тэрэн дэмжиад ингээд аваад оруулаад батлуулах хэмжээний одоо нөлөөллийн ажлыг хийх ийм одоо хугацаанд бүр парламент бүр ирэхийн хугацаанаар богинохон байсан учраас энэ ажлыг эхлүүлээгүй. Ганцхан тэр үндэсний байр наадмын тухай хууль боловсруулалтын гишүүний хуулийн нэг дээр батлуулахгүй байх. За өөрсдийнхөө үндэсний байр наадмын тухай хуульд оруулж байгаа өөрсдийнхөө хуулийн төслийн саналыг гишүүнээр одоо өргөн бариулж дэмжүүлэхтэй. Ийм процесс дээр ажилласан. За үүнтэй явсаар байжгаад 2019 оны хавар Монгол Улсын засгийн газрын тогтоол гараад тэнд нөгөө 5 сарын хүртэл уралдаан хоригдсон шүү дээ. Тэр засгийн газрын тогтоолын чинь 2 дахь залтан дээр өмчний байр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлаад 4 сар дотор багтааж засгийн газрын уралдаанд оруулж ирээ гэдэг засгийн газрын тогтоол гарсан юм. Тий. За тэр тогтоолын дагуу энэ ажлыг хэн хариуцж явсан бэ гэхээр нийгмийн хамгааллын сайд шадар сайд хоёр хариуцсан юм гэсэн. За нийгмийн хамгааллын дэд сайд өнгөн жимг гэдэг дэд сайд дээр энэ ажлын хэсэг байгуулагдсан. Өөрөөр хэлбэл боловсруулалтын хуулийн төсөл тусдаа засгийн газрын өөрийнх нь санаачилж байгаа хуулийн төсөл тусдаа байхгүй юу? За тэгээд засгийн газрын санаачилж байгаа тэр ажлын хэсгийн уралдаан дээр манай холбооны зүгээс 2 удаа хэлцүүлэг хийсэн. Тэр 2 удаагийн хэлцүүлэг хийсэнд нь манай холбооных очиж тайлбар хэлсэн байхгүй юу? Тэгээд бүх одоо яг энийгээ ингэж засах хэрэгтэй, тэрийгээ ингэж хийх хэрэгтэй, энийгээ ингэх хэрэгтэй. Тэгээ бичгээр өгөөд 2 удаагийн хэлцүүлэгт нь очиж саналаа хэлээд уяачдыг өргөнөөр оролцуулаад ингэ оролцсон. За ингэ явж исэн чинь 2019 оны намар шадар сайд маань их хурлын гишүүн хүн наа хуулинд чинь саналаа өгж байгаа юм байна. Тийм учраас та бүхэн саналаа тэр боловч чулуун руу өгөөд тэр хуулийн төслийг нэгтгэе гэж хэлээд тэр ажлын хэсгийг тараасан. Тийм учраас одоо манай холбооны зүгээс одоо засгийн газар санал тавиад засгийн газар улмаар одоо тогтоол гараад тэр засгийн газрын байгуулагдсан ажлын хэсэг тэр бид нэр саналаа өгөөд ингээд засгийн газрын ажлын хэсэг боловсруулалтын гишүүний хуулийн төсөл ингээд 2 төвтэй явж хагаад шадар сайд тэр ажлын хэсгийг тараагаад тэгээ өмчөндөө боловсруулалтын гишүүн маань ганцаараа их хурл өргөн бариад. Процесс бол ингээд өнгөрсөн. Болж өнгөрсөн процесс энэ бол. Тэгээ одоо хэрэг боловсруулалтын гишүүн ахаа сонгогдвол дахиад энэ хуулийг ингээд дахиад яриад байх гэсэн юм уу? Сонгогдохгүй дахиад өөр хүмүүс санаачих хэвээр. Одоо ер нь ямар хөө бэ? Одоо хэдхэн сарын хугацаа вэ? Тий одоо энэ сэрүүгээр хэмждэг асуудлыг одоо өөр хэн нэгэн ч гараад ирж болно шүү дээ. Дахиад гаргаж ирээд хэн одоо үгүйсгээд хуулийн батлуулахыг явахыг бол мэдгүй. За аль биесээр бол хуулийн төсөл боловсруулалтын хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Хоёр юун дээр бүлэг дээр хэлцээд унсан байгаа. Тэгээд банк ороо юмор орохгүй ингээ хойшлогдоод ингээл явж байгаа. Тэгэхээр уучлаарай. Тэгэхээр бол цаашдаа явж магадгүй, гуйж магадгүй. Явах юм бол бидээс манай холбооны зүгээс энэ хуулийг батлуулахгүй байх. Бүхэл одоо цаашдаа авах хэмжээ авна.
Би бол яг үндэ хариултаа ингэж хардаг. Энэ уяачт ингээд нөгөө нэг олон хаагуур тогоон дотроо биш те. Мэдээж болохгүй асуудлыг тэгээд тэр журмаар яагаад гэж болохгүй. Гэтэ нэг яриад ч гэдэг юм уу. Нийт хэрэгч чи ийм байна. Ингия гэд энэ хоёр холбоо гэд ингэж байгаа хүмүүс маань ингээд нэгтчихсэн. Яг тэгэхээр ерөнхийдөө ингээд явуулж байгаа үйл ажиллагаа адилхан нэг уралдаан зохион байгуулах Уяачтай цол иргэм зохион яг амжилтаар нь дүгнэх гэдэг ингээд танай холбоо байгуулагдсанаас хойш 30 жилийн ажлыг би ингээд харчлаа юм л та. Тэгэхээр мэдээж л нэг л чиглэл рүү яасан учраас зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хувьд адилхан болчиход байгаа. Тэгэхээр ингээд хоорондоо яриад танай холбооноос гаргасан гэдэг юм уу энэ одоо дүрм журм бас буруу байна. Энэ дээр ч ойлголцохгүй. Энийг ингэж яагаад гэдэг ингээд хамтраач гэдэг юм уу ингээд бас нийлэх гэдэг юм уу ингээд нэгдсэн юу арга хэмжээ хувийн боломж юу байгаа юу? Хоёр холбоо нийлэх боломж байгаа юм. Эсвэл бүр ингээ хоёр тийш олцсон юм уу? Энэ л зурмаар явах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй? За, юуны өмнө бас яг наадахын дээр ч хариулах юм. Өмнөх асуултынхаа дутууг жоохон гүйцэчихье. За. Тэгээд би нөгөө л ерөнхийлөгчлэр дэвшээд тэгээд ялагдчихж байгаа шүү дээ. Тэгээд дараа нөгөө тэргүүлэгчээ сонгож байгаа байхгүй юу? Тэнгүүт нөгөө намайг өөрөө тэр тэргүүлэгчд ормоор байна гэдэг нөгөө зөвшөөрлөг аваагүй байж л намайг оруулсан байсан. Тэгээ би яг албаасаар энэ дээр гарч ирээд за би ингээ үжил бодол зарчим нийлэхгүй учраас би эндээсээ татгалзаж байна гэд нэрээ албаасаар татсан. Тийм учраас одоо нэг тийшээ юм яриад ахаа нөгөө тийшээ нэг юм яриад тэгшээр нэ өөр зоригтой нэг нэр дэвшээж байгаа юм те. Ийм бол байхгүй. Тухайн үйл явд фактууд нь бол ингээл өнгөрцөн. Бас надаас энэ асуудлыг асуусан баярлалаа. Бас жил гаруй хугацаанд бас ярмаар ч юм уу хэлмээр ч юм уу одоо хэлэхээр бас бүх асуудал дагуулдаг ч юм болоо дэмжиглэгч гэх юм те. Ийм асуудал байсан учраас би бол нэг удаа ингээд энэ талаар ярьслах өгч бодсон мэдээлэл тайлбар тавьдаг байгаагүй. За хоёр дахь асуудалтай холбоотойгоор ч юм бол үндсэндээ хоёр холбооны үжил баримтал дагаж мөрдөж байгаа дүрм журм зорилго нь хоёр өөр болчихж байгаа. Тийм учраас бол яг одоогийн байдлаар бол нэгдэх бол ямар ч боломж байхгүй гэж би харж байна. Яг үндсэндээ бол үндэсний Монгол улсын үндсэн хууль, үндэсний байр наадмын тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль, за бусад одоо дагалдах дүрм журм одоо энэ 2015 оны 7 сарын 1 өдрийн 05 гэж журам байгаа л. Энэ одоо Монгол мордоос илээс мордыг тусад нь оролдуулах, ялгаж оролдуулах журам гэж байгаа шүү дээ. Энэ бүх юмараа Монгол мордоос илээс мордыг үйлдвэрлэгээр нь байд одоо харж ялгана гэдэг бүх хүчин төгөлдөр дүрм журам бүх юм одоо манай үндэсний албаны талд байгаа. Тийм учраас бид бүхэн бол одоо энэ зарчим дээрээ одоо энэ одоо үзэл санаан дээрээ бид бүхэн одоо хуулиа мөрдөхийг, хуулиа биелүүлэхийг байр наадмын зохион байгуулах орноос шаардаад, шахаад албан бичиг өгөөд төр засгийнхын хүмүүс нь албан бичиг өгөөл олон нийтийн нөлөөлөл ажиллагааг л явж байна. За төрийн бүс байгууллага тэр дундаа бас Монголын уяачтыг хоёр хаваачлаа гэдэг нэг юм яриа гараад байгаа. Тэгэхээр энэ дээр бас би бас товч тайлбар хийх зүг баг гэж бодож байна. 1968 онд Монгол улсад анх удаа Монголын морин спортын холбоо гэж байгуулагдж ирсэн. Социализм үе. За тэр холбоо явсаар байгаад 1989 онд анх удаа Монгол улсад гүр аргачаа гэдэг хүн даргыг нээж агаад тэгээд Монгол улсын алдарт байж идэх цолыг анх удаа өгсөн. За тэрнээс батлан болох туслах нийгэмлэг гэж яриад идэг тэрийг яриад байна тийм үү? Үгүй ээ. Тэрнээс бол өөр. Тэгээд тэр нийгэмлэг энэ чинь нөгөө морин төрөлхөн төр байгуулах тэрнээс өөр ихгүй энэ чинь холбоо ихгүй. Тэгээд 90 онд нөгөө шинэ нийгэм рүү шилжих үед Монгол адуу гэдэг нийгэмлэг байгуулагдсан. За Монгол адуу гэдэг нийгэмлэг үндсэндээ яагаад Монгол адуу гэж нэрлэлчв? Өнгөрсөн тэр социализм үеийн ямар бодлого, ямар шийдвэрийг эсэргүүцтэй яагаад Монгол адуу гэдэг нэр хийчихв? Тэрийг нэгдүгээр бас бодох хэрэгтэй. Хоёрдугаар Монгол улсын хамгийн анхны одоо шинэ зах зээл шилжээд бас хойш одоо хамгийн анхны төрөмс байгуулга Монгол адуу нийгэмлэг гэдэг. За энэ байгууллагын үйл ажиллагаа бол үндсэндээ одоо энэ Монгол адууг хамгаалах эрдэм шийдэлгээ, сургалт судалгаа за мөн одоо уралдаан зохион байгуулах гэх үндсэн ийм гурван чиглэлд хуваагддаг үйл ажиллагаа явуулсан. За ингэж явж байгаа тухайн үед бол бас маш олныг амлсан орон нутгийн салбаруудаа Тэвд орон нутгаас маш олон адуу болсон 400-500 адуу Нөгөн Төв аймгийн урдл маллал энэ байжсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол тухайн үед бол маш том хүчтэй том байгууллага байсан. Тэр үтгийл
гадаад харилцаагаа хөгжүүлээд Япон руу Чокой сургалтаар бол Монголын одоо хамгийн анхны Батбадрах ах, Даваагүй ахын Баянбат ах гэх мэтлэнгээр одоо миний мэдж байгаа энэ хүмүүсийг одоо Япон руу явах одоо зуучлаад явуулах гадаад харилцаа энэний суурийг тавьсан ийм байгууллага гэдэг. За явж байгаа дараа нь Монголын морин спорт баяжтай холбоо байгуулах гэж байгаа. За дараагаар нь Максин Ганбаатар тод Манлагийн бас нэг Морин уралдааны Монголын морин уралдааны холбоо гэж бас байгуулагдсан. За явж байгаа дахиад Монголын морин спорт үндэсний холбоо гэж Даваагаа тийм ийм холбоо байгуулагдсан. За үндсэндээ бол одоо улсын бүртгэл дээр Монголын гээд эхэлж байгаа. За морьтой уралдаантай холбоотой 20 гаруй 30-аад холбоо бүртгэлтэй байна. Би чинь 78 гэдэг гэсэн чиггүй байна. За тэгээд үндсэндээ бас нөгөө аймаг сум болгоно холбоо байгаа шүү дээ. Тэгээд тэр холбоонууд чи зарим нь ихэнх нь бол Монголын морин спорт баяжтай холбооны хуулийн дагуу байгуулагдсан аль биесны салбар холбоо. Ихэнх нь тусдаа байгуулагдсан ижил төвшөнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагатай. Тийм учраас одоо энэ Монголын хурдан морины уралдаан дээр нэг нэгдүгээр тул хоёр холбоо байгаа юм шиг. Нэг том холбоо байсныг нь бид бүхэн одоо хуваагаад нэг талцуулаад тоон дотор нь оруулахгүй эрэлдүүлээд байгаа юм шиг. Ингэж ойлгож тайлбарлах нь бол үндсэндээ бол буруу. Энэ чөлөөт нийгэм зах зээлийн нийгэмд бол энэ үжил бодлоо илэрхийлэх, эвлэлд нэгдэх хэрэгчлээ бол хэн бүхэнд байгаа. Тийм учраас бид бүхэн бол ийм одоо үндэсний өв соёл Монгол хотыг хамгаалах зорилгоор байгуулагдж байгаа манай энэ холбоо бол төрийн ордонд 7-800 хүний бүрэлдэхүүнтэйгээр сайн дураараа хөдөөний малчид өөрсдөө ирж энэ холбоог байгуулсан. Тэрнээс биш одоо яг хэсэг бүлэг 1-2 хүний байгуулсан холбоо бол биш. Бид бүхэн бол аль биесээр хэвлэлийн урлаа хийгээд ийм холбоо байгуулах санаачлах гаргаад тэгээд Монгол наадам цэгийн маань гэдэг сайтаар анх дугаар их хурлын төлөөлөгчдийг онлайнаар бүртгээд одоо манай тэр сайтн дээр тухайн үед бол 1200 гаруй хүн онлайнаар захиалга өгөөд төрийн ордны багтаамжийг шалтгаалаад 700 гаруй төлөөлөгчийг төрийн ордонд оруулаад тэгээд аль биесээр хурлаа хийгээд аль биесээр байгуулагдсан аль биесны холбоо. Энэ бол нэг хэсэг бүлэг хүмүүс юм биш. 2-3 хүний байгуулсан ч холбоо биш. Энэ бол нийт малчин уяачдын хамтаараа байгуулсан ийм холбоо. Бид бүхэнд бол цаашд хийх маш олон ажил байгаа учраас энэ зорилгоос бол эргэж буцах, яцах тийм зүйл бол байхгүй. За тэр нэгдэж нийлэх асуудал бол үндсэндээ бол зарчим нь өөр байгаа учраас энэ бол нэгдэж нийлэх асуудал бол байхгүй гэж бодож байна. Үндэсний байр наадмыг бол төр өөрөө зохион байгуулалт явуулдаг. Та бүхэн маань ямар уралдаан зохион байгуулах юм? За тэр уралдаанд оролцлоо гэхэд тухайн үеийн байр шагналаас гадна нөгөө уяачдыг үнэлэх үнэлэмж гэдэг өөрөлдөө шууд асуухад нөгөө цолны асуудлыг яаж шийдэх юм бэ гэдэг асуудлууд яригдах баг. Тань дээр ч гэсэн иймэрхүү ер нь бол холбоо байгуулагдахад хүмүүст хамгийн түрүүнд тийм эргэлзээ өссөн шүү дээ. Тэгэхээр энэ талаар бас тодорхой мэдээлэл өгөхгүй. Ер нь ямар үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа гэдэг дээр. За уяачдынхаа үнэлэмжийг яаж авах юм? За ер нь бол юм байна л да. Холбоо өөрөө ямар үйл ажиллагаа явуулах вэ гэж. Холбоо бол үндсэндээ бол энэ Монгол наадам үндэсний хурдан морины уралдааны үнд зүйлийг хамгаалах, хойч үдээ өвлүүлэх. За тэр дундаа Монгол адууны ген, Монгол адууг хамгаалах энэ асуудал дээр үндсэн гол чиглэлээр баримталж ажиллаж байгаа. Тэгэхээр бид хүмүүс цаашд энийг одоо энэ үндсэн том зорилгынхаа өрөөнд зорилтуудын өрөөнд ямар ажлууд хийж болох вэ гэж. Нэгдүгээрт бол олон нийтийн соён гэрүүлэх тань мэдүүлэх юм ажил хийж байгаа. Бид бүхэн бол Монгол морь гэж сэтгүүл гаргахаар ажиллаж байна. Нэгдүгээр, хоёрдугаар Монгол туурхтан гэдэг нэвтрүүлгийн эхний дугаараас хальт гарсан байж байгаа. Тэгэхээр цаашдаа бас энэ дугаараас тасралт хөөхийг за олон нийт рүү чиглэсэн одоо морь руу одоо анх орж ирж байгаа тийм одоо морь сонирхдаггүй бүлэгтэй энэ Монгол наадам өв соёл гэдэг чинь яагаад юм өөр их бэ? Яагаад энийгээ бид бүхэн хамгаалах ёстой юм бэ? Өнөөдөр Монгол улс алсын хараа 2050 гэдэг юм том зорилт төвшүүлж байна. Тэгэхэд 2050 онд Монгол наадам яг Монгол наадмаараа л тэнд очих ёстой байхгүй юу? Тэгэхгүй бол үндсэндээ нэг хэдэн элэж морьтой уралдаан болоод тэнд очих юм бол энэ өөрөө аль биесээр хүн төрөлхтний төлөөллийн
бит бус оюуны өв соёл гэдэг чагсаалтад орчин байгаа. Энэ чагсаалтаар өрөөсөлбөл хасагдах байхгүй. Үндэсний тэр соёл гэдэг юмас алдагдаад энэ нөр ингээд хасагдаа явчихна. За тэр бүсийн уралдаан тэр цол молны асуудал бол үндэсний байр наадмын тухай хуулиар зохицуулж байгаа асуудал. Тийм учраас зэрэг одоо бид бүхэн бол цолны асуудлаар бол ярих нь бол зохимжгүй. Цол гэдгийг тэр үндэсний байр наадмын тухай хуулийн дагуу үндэсний байр наадмын зохион байгуулахаараа саналаа өгөөд тэгээд салбар холбоод өөрсдөө тодорхойлолоод уламжилдаг шин. За яг одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн дээр бол салбар холбоо тодорхойлно гэсэн юм бол ерөөсөй байхгүй. Гэтэл вэжтэй холбоо тэргүүлэгчтэй хуурлаар ерөөс тодорхой тэгж өгж явдаг. Тэгж өгж явдаг. Үндэсний баяр наадам зохион байгуулах хороор иргэн хүн өөрөө материалаа өгөөд цол авсан тохиолдол ч байгаа. Дагуулчгүй тодорхойлох талбаргүй. Ер нь бол тодорхойлоод явж байгаа юм бол байгаа. Яг одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрм журмаар бол заавалчгүй холбоо тодорхойлох ёстой, тодорхойлж болохгүй ч тийм байхгүй. Үндэсний байр наадам зохион байгуулахаар л тодорхойлж ерөнхийлөгч болгоно л гэсэн юм байна. Тэгэхээр бид бүхэнд бол одоо манай холбооны зүгээс бол цол молтой одоо олгон болохгүй ч тийм үү те. Энэ асуудал бол манай холбооны асуудал биш. Бүсийн уралдааны асуудал бол бас хуулийн дээр засгийн газрын тогтоолоор бүсийн уралдаан зохион байгуулна л гэсэн юм байна. Тэрнээс биш одоо аль нэг холбооч тийм үү эсвэл аль нэг одоо зохиогч хэрэгтэй ч тийм үү те. Засгийн газрын буюу одоо улсын хурлаас баталсан хуулийн дээр байгаа хуулийн зохицуулт те. Өөрөөр хэлбэл зохиогч хэрэгтэй байх уу. Тэгэхээр тийм ойлголт биш байхгүй. За үүнтэй яг адилхан одоо холбоотойгоор манай холбооны зүгээс хаврын бүсийн уралдааныг зүүн бүсэд зохион байгуулах санал. За зуны урдан барны уралдааны Монголын нууц төвчид 780 жилийн тэмдэглэл өнгөрүүлэх бүсийн уралдааны саналыг бас засгийн газарт бас ингээд гаргацсан байгаа. Одоо энэ одоо дэлхийн тархинд гаргацсан энэ цар тахлаас хамаарат одоогийн байдлаар бол хилцээгүй байж байна. Хойшлогт бол явж байгаа. Тийм учраас одоо бид бүхэн одоо саналаа засгийн газарт гаргана. Засгийн газар тэрийг нэмжээд тогтоол болгоо батламжлах юм бол бид бүхэн улсын бүсийн наадам зохион байгуулна. Дэмжихгүй байх юм бол бид бүхэн нэгэнтээ одоо 780 жилийн ой гэх том наадам зохион байгуулахаар саналаа гаргасан учраас тэр засгийн газрын тогтоол гаргасан ч гараагүй ч ягаад өнөөдөр Монгол морд ирлээс мордыг ялгаж сайхан Монгол наадам хийж болохгүй яагаад ийм асуудал үүсэж байгаа юм бэ гэдгийг бас тодорхой шүүх шат дараалтаагаар одоо хэл маргаан багтаагаар зохион байгуулахаар хичээж байгаа. Тийм учраас энэ наадам бол аль бие ёсоор зохион байгуулахад нь тийм учраас одоо нийт уяачтай зэглэхэд бол засгийн газрын тогтоол гаргасан ч гараагүй наадам бол болдгоор болно гэдгийг бас аль бие ёсоор хэлье. Бол яг наад уралдаан дээр ч маш өндөр хүлээлттэй. Яг л би бас харьцан хөдөө орнотгоор явжтай уулздаг. Тэр их том уралдаан бол Монгол морд уралдаан гэж. Тэгээд тэр их өндөр хүлээлттэй аливаа зүйл өндөр их чодбогдол өчөөд нөгөө тун сэтгэлд мөрөхгүй илүү их уналтаад байна. Тэгэхээр та бүхний хувьд маш өндөр хариуцлага авч яаж маргаан мэтхингүүгээр Монгол адууг ялгаж уралдуулах вэ? Яг үүндээ одоо энэ цустамаа гэд эзэн хэлж яхад л харахад мэддэхгүй болчиход байна шүү. Жирийн үдэр харахад. Тэгэхээр энэ маргааныг шийдэж чадахгүй байж байгаа л өнөөдрийн дүр зураг төрсэн. Тэгэхээр та бүхэн тэн дээр одоо ямар арга технологи хэрэглэе гэж байгаа юм бэ? Магадгүй та сайн надад нэг юм үзүүлээ. Тэрийг бас хэрэглэж туршиж байгаа юм болов уу гэж би бодож байна. За Монголын үндэсний морь уралдаан ойчдын холбооны зүгээс Монголын нууц төвчний 780 жилийн ойг тэмдэглэл өнгөрүүлэлттэй холбоотойгоор Монгол морины урдан барны уралдаан зохион байгуулах ийм олон нийтэд зар хүргэсэн байгаа. Тэгээ энэ наадмаар ихэнх зохион байгуулалт талаар одоо бас тайлбар хийлье. За үндсэндээ бол одоо 2020 оны 1 сарын 24-ний өдрийн манай холбооны тэргүүлэгчдийн хурлаар холбоод иргэдээ Монголын ядууны бүртгэлийн төв гэдэг төв байгуулсан байгаа. Анхнаасаа гол зорилт нь бол ерөөсөө энэ урдан морийг бүртгэлжүүлэх ёстой. Уяачийг бүртгэлжүүлэх ёстой гэдэг ийм зорилт тавьсан. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хэдэн морь уралдаж байгаагаа мэдгүй, хэдэн уяачтай байгаагаа мэдгүй, зарим нь 80,000 гишүүнтэй, зарим нь 120,000 гишүүнтэй гэл янз бүрээр яриад байдаг. Тэгэхээр аль бие ёсоор энэ холбооны одоо улсын хэмжээнд нийт хэдэн уяач байгаа нь сонирн биш. Монголын үндэсний морь уралдаан ойчдын холбоонд хэдэн гишүүнчлэлтэй байгаа юм.
энэ холбооны зохион байгуулж байгаа наадамд одоо хэдэн морь уралдаж байгаа юм гэдэг одоо бодит статистик тоо баримтгаас чааш зөв гаргахын зөв гэсэн байр сууриас бүртгэлжүүлж байгаа. Уяачдын эхнээс нь онлайнаар бүртгэлжүүлэх ажил хийгээд бид нар 10 дугаар хүртэл хийсэн байна. За энэ дээрээ тулгуурлаад морьдоо бүртгэлжүүл пассворжуулах ийм ажлыг бол эхлүүлж байгаа. За үүнтэй холбоотойгоор Монголын ядууны бүртгэлийн төвийг байгуулад тэгээд аль биесээр одоо энэ нууц төвчний 780 жилийн дурлах хүсэлтээ уяач нар өөрсдөө Монгол наадам цэгийн сайтаар ороод өөрийгөө хэл бүртгүүлээд дараа нь тэр наадамд оролцох морьдоо бүртгэлжүүлэх одоо хүсэлт илгээх. За тэр хүсэлтүүдийг одоо хүлээж аваад тодорхой бүсчлээд тухайн одоо байршил буюу одоо тухайн орон нутгийн уяачдын төлөөллийг оролцуулаад үндэсний холбооны зүгээс мэргэжлийн хүмүүс нь оролцоод эхний ээлжинд одоо үйлдвэр тогтоох комисс гэдэг юм байгуул. За тэр комисс мань одоо ийм хүчинд үйлдвэр мөрдөж байгаа үйлдвэрлэх байдлаар нь ялгаж оролдуулна гэдэг журмын дагуу үйлдвэрлэх байдлаар нь ялгаад тэгээд аль бие ёсоор чип суулгах. За Чип суулгах. За чипээ суулгахдаа цуснаас нь дээж авна. За дил сүүлнээс нь дээж аваад тэгээд одоо манай гэрээт байгууллага дээр одоо тухайн дээжийг хадгална. За улмаар тухайн хүн өөрөө тухайн морьныхоо генийг одоо бүрэн уншуулахыг хүсэх юм бол зохих төлбөрөдлөд олон улсад хүлээмжшөөрөгдсөн гадаадын лаборатори тухайн адууныхаа ген фондыг уншуулах. За тэгээд чип суулгаад бүртгэлжүүлэх ажлыг хийгээд уяач нарт одоо холбооны зүгээс холбооныхоо гишүүн уяач нарт пассворд олгоод за холбооны наадамд оролцож байгаа морьдонд бас пассворд холбооны зүгээс пассворд олгоод тэгээд аль биесээр онлайн дээр байршуулна. За энийг бол үндсэндээ одоо 5 сарын дундаас 20 тавигдах юм бол ер нь бол 4 сарын дундаас шууд хийх гэж бэлтгэсэн байсан боловч одоо энэ улс орнд үүсэж байгаа нөхцөл байдлаас хамаарат хойшлогдсон байна. Үндсэндээ энэ 20 тавигдах юм бол 5 сарын сүүлээр энэ ажлыг эхлүүлнэ. За бол явцын донд одоо наадмаас өмнө одоо энэ уралдах морьдыг бүгдийг одоо бүртгэлжүүл пассворжуулах ажлыг ер нь бол орон нутгийн үйлч тамрах боломжтой юм уу? Тэр чинь интернетэд орж бүртгүүлнэ гэдгээр чинь бид нар чинь интернет нь байлаач гэсэндээ учир ухааны нь олж бүртгүүлэх хүн хэр олон бэ? Би нэг анкет авахт л өглөх чадах хүн. За ер нь бол одоо юм бол одоо дэлхийд дахинд одоо шинжлэх ухааны технологи IT-гээс бол маш хүчтэй өгч байна. Тэгэхээр энийг бол одоо хэрэгжих боломжгүй маа гэд хойш нь тавихаас илүү ямар нэгэн байдлаар хийж хэрэгжүүлж эхлүүлэх нь чухал. Нэгдүгээр би бол тэгж харж байгаа. Магадгүй одоо нийт хөдөөний малчин уяачд боломж нь хомс байгаа. Тэр хүмүүс одоо мэдээж одоо өөр хүүхэд найз нөхдөөрөө дамжуулаад өөрийгөө уцаар яриад бүртгүүлчих. Бид нэр өөрсдөө заавалжгүй одоо заавал өөртөө бүртгэлсэн бай гэж шаардахгүй шүү дээ. Наадмаас өмнө урьдчилаад өсчлээд тэр бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах байхгүй юу? Тэгээд тэнд хүмүүс тэр уяачд маань өөртөө морьдоо аваад ирвэл тэр наадмаас өмнө тэр чинь бүртгэлжүүлчихнэ. Бүртгэлжүүл. Тэгээд үндсэндээ яг зүгээр бас нэг наадам зохион байгуулалтын төвшин одоо нэг шинэ зорилттой төвшин гаргаж ирэхин төлөө зорж байгаа юм. Наадмын өглөө сканераар чипийн сканерд нэг том дэлгэцэн дээр тухайн морины мэдээлэл пак гаргаад тэр за бүртгэлтэй байвал манай холбооны зохион байгуулж байгаа наадамд оролцож болно гэсэн үг. Тийм учраас одоо ялгана гээд баахууддаг, мордно гээд баахууддаг. Тэрнээс болоод одоо морь цагтаа морддогоос болоод мордын хоол хөдөлдөг. Тэгээд морь иргэдэг, давхлал нь өөрчлөгддөг гэдэг маш олон маргаантай асуудал. Өнөөдөр тэр нь бол тэр ойг тэмдэглэлийг Монгол ад уралдуулах биш ер нь уралдааны одоо хөгжилд нэг ашаа тахиулсан буюу хөвшилтэд. За ер нь бол яг зүгээр одоо нэг хаа газар очиад нэг Монгол уралдчихлоо гээд очдог Монгол уяачдын сэтгэл нь гутраад одоо уралдах газар болчлаа шүү дээ. Тийм учраас бид бүхэн бол бас чадах чинээгээрээ Монгол морь уралдуулна. Магадгүй ганц нэг бол юм ажил хийж байгаа учраас алдаа гарах байх үгүйсэхгүй. Одоо болохоор нэг мордчих юм бол болоо. Мордоод айрагчих юм бол болоо гэдээ ойлгодог байхгүй юу? Манай дүрм журмаар бол одоо юу хийж ийнэ вөхөр зэрэг тухайн өмчлөл бүхий мэдээлэл байх юм бол тэр мэдээллийн дагуу шалгаад эцэг тогтоох шаардлагатай бол эцэг тогтоох шинжилгээ хийж болж байгаа.
Өнөөдөр Zana Aspects гэдэг компанийн үйлчлэг үзүүл явьж байгаа. Тэр ажиллагаануудыг хийгээд магадгүй уралдаад ирснийхэн дараа аль биесээр айрагснаас нь хасдаг. Өнөөдөр Монгол улсад нэг юм дутагдаад байгаа байхгүй юу? Нэг мордоод айрагчих юм бол болоо. Уралдаад ирсэн байр та нар яаж хасдаг гэдэг ийм ойлголт бий болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм бол байж болохгүй. Тэр битгий ил одоо дэлхийд дахинд өнөөдөр Олимпиад оролцоод доп хэрэгэлсэн байвал жилийн дараа бүртгэлээс насдаг штэ. Тэгээ ийм одоо нөхцөл байдал одоо олон улсын туршлага байгаа учраас бид бүхэн бол бас энийг тэр жил дамнуулахгүйгээр тухайн жил дотроо маргааны эцэслэн шийдвэрлэнэ гэдэг ийм залттай байна. Одоо жишээлбэл наадан болоод өнгөрчдөг бид нар алдаа гаргачлаа. Дараа нь тэр үндэслэл бүхий мэдээллийн дагуу мэдээлэл гаргасан хүнээс нь зардлыг аваад тэгээд тусны дээд шинжилгээг нь явж аваад холбооны зүгээс төлөөлсөн хүмүүс аваад гадагшаанаа өгөөд тэгээд аль биесээр импорторж орж ирсэн 2 дахь 3 дахь ийм атомын тустай байна гэдэг нь тогтоочих юм бол тэгэл тэрийг тухайн жил дотроо маргааны эцэслэн шийдвэрлэл айрагцсан амжилтын хүчин болгож байна. Тэгэхээр энэ асуудал бол манайх маргамжилж. Хоёрдугаар хамгийн чухал юм бол энэ биеийн олон нийтийн хяналт гэдэг юм дээр бол маш их одоо ихтгэл хүлээлт бий болж байгаа. Сая манай үндэсний холбоо шинэ жилээ зохион байгуулад тэгээд шилдэг Монгол хөлөг шалгаруулсан. Тэгээд үндсэндээ эхний 20 дотор давхсан 6 насны мордоос онлайн санал асуулга аваад инкээ явсан. Тэгээд энэ асуудал донд өстөө нэг л адуун дээр маргаан гарсан. Тэгээд тэрийг яг эцэслэж одоогоор яг шийдвэрлээгүй байна. Тэр бол одоо ямар нэг амжилт юунд хамаарахгүй учраас ашиглал багтай гэж үзсэн. Нэг адуун дээр л маргаан гарсан. Нэг хүн гомдол мэдүүлсэн. Тэрийг бол цааш нь ихтэлж бол үзээгүй. Бусад одоо бүх морин дээр ямар нэгэн байдлаар бол документар албаас бол гомдол мэдээлэл ирээгүй. Тийм учраас одоо нийт олон нийт бол аль нь Монгол, аль нь Ирлиз үү гэдэг нэгдүгээр бүгд мэдж байгаа гэж ойлгож байна. Хоёрдугаар яг тэр өдөөний малчин морио үйж байгаа өөрийнхөө морийг Ирлиз монголоор нь мэдэхгүй нэг байх уу. За яг Монгол морио көтлөөд ирээрээ Ирлиз мөр авчирч болохгүй шүү гэд өөдөөс нь камер бариа зогсож байхад морио хөтлөөд ирэх үеч хэр олон байх вэ гэж. Тэгэхээр энэ бол олон нийтийн хяналт гэдэг юм аа. Нэлээд маргаан жигдэрчих баг. Яг үүнтэй адилхан 2019 оны намар 8 сарын 4-нд хата манай холбооны салбар холбоолох Боржин ажна үндэсний морь уралдаан ижтэй холбоо албаасаар бор өндөр сумд наадам хийсэн. Тэгээ энэ наадмын зохион байгуулалт үйлдвэрлэл байдлыг тогтоох гэдэг юм дээр би бас орж ажилласан, холбооны зүгээс орж ажилласан байна. Тэгээ энэ наадам дээр анханасаа ингээд Ирлиз морь ирэхгүй шүү, уралдахгүй шүү, наашаа зүглээд ирэхгүй шүү гэдэгчээр үндсэндээ бол баг нэг нийт 6 насны морин дотор баг гарын 10 орон багтахтай өвөлтөл морь ирж байгаа. Одоо ер нь бол тэгээд айгүй хилэн багтай ойлголт зөвлөж байна. Одоо нэгэнт бол нэг хэсэг нь сэрүүгээрээ уралдыг хийж байгаа, нэг хэсэг нь үйлдвэрлэл байдлаар монголоор уралдыг хийж байгаа шин. Тэгэл өөрөө хаана уралдмаар тэндэл тусдал уралдаж шүү дээ. Тэрнээс биш монголоор уралдуулна гэж хөлөгтөнгуудаа Ирлизмээр уралдуулчих энэ асуулт байхгүй болчихж байгаа. Тэгэхээр өөрөө сэрүүгээр уралдахаар бол уралдаал тэндээ очиод уралдаж чинь монголоор уралдахаар бол эндээ ирэл уралдаж чинь. Одоо энд бол харин ч талцуулах биш харин ч уяачны тунд бүр нэг мөр амар болсон. Илүү боломж олгож байгаа. Илүү боломж олгох тий. Дээрээс нь манай холбооны зүгээс бас энэ ташрал бас хэлмээр нэг зүйл бол анханасаа Ирлиз морийг үүсгээгүй. Уралдуулж болохгүй гээгүү. Одоо байгаа дүрм журмаараа тусад нь уралдуулъя гэдэг хууль дүрмтэй. Гэтэл Ирлиз морин тусдаа уралдаад байхад яагаад Монгол морь барьдаг хүн уяачдынхаа эрхсийг зөрчөөд яагаад хоёр ангилт нь хоёрт нь Ирлиз морь уралдуулах гэж зүтгээд байгаа юм бэ? Ерөөсөө л юм шүү дээ. Энд чинь адил тэгш чөлөөт нэг юм шүү дээ. Нэг нь нөгөөхөө эрх хэсгийг хөндөхгүй байх хэрэгтэй ойлголт байхгүй юу? Миний эрх чөлөө, таны эрх. Бусдын эрх хязгаарлагдана шүү дээ. Тийм учраас манай холбооны зүгээс бол тэр Монгол морьтой хүмүүсээ гадуурх хэрэг байхгүй. Бид нар өөрсдөө энэтэй монголоор уралдъя. Та нар сайхан хөгжүүлээд сэрүүгээрээ сайхан уралдах байгаа тэр наадам зохион байгуулад адилхан одоо улсын хэмжээнд 106 бус болж штэ. Тэгээ энэ өөрөө явандаа ингээд Ирлиз монголоор хавагдаад Монголтой улсууд нь тийш уралдаад сэрүүгээр хэмжүүлэх уралдаад харин ч энийг бол зохицоод ажиллаад хөгжүүлээ явах боломжтой харилцаа ойлголцоод нэг нэгнийхээ эрх шгийг одоо хөндөхгүйгээр сайхан ингээд зэрэгцээр доршин тогтноод үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж бол харж байгаа.
За ингээ яриад бол хоёул зөндөх ярих юм байна л да. Тэгэхээр бас нөгөө аливаа юм цаг хугацаатай. Тэгээд ямар ч тач Монголын үндэсний морин урлагийн ууштай холбоо бол бас тодорхой зүйлүүдийг хийцэн өнгөрсөн мэргэжлийн хугацаанд таримч миний бодож байснаас их олон зүйл амжуулсан байгаа юм байна. Цаашид дөрний ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр зорж төлөвлөж байна вэ гэдгээр хоёлаа энэ удаагийнхаа ярилцлагыг өндөрлөе. Одоогоор юу н хичнээн аймаг салбар холбоо байгуулагдаад байгаа. За одоогийн байдлаар бол яг улсын хэмжээнд буюу одоо үдэ аж ахуй яамны хийж хэрэгжүүлж байгаа бас тодорхой бодит ажлыг бас ярих нь зүг баг. Юуны түн. Бид бүхний өнгөрсөн хугацаанд яагаад нөгөө Монгол морноос эрлиз морийг ялгаж чаддгүй юм бэ гэдэг. Тэнгүүт өнөөдөр ПЦ хэмжигдэхүүнээр ч юм уу те өнгө үзэмж харагдах байдлыг хараад ялгаж чадахгүй гэдэг юм дээр ойлголт нь хүрсэн байгаа шүү дээ. Яагаад маргаангүй ялгаж болох вэ гэхээр өнөөдөр дэлхийд дахин цусаар нь генетикийн түвшинд ялгаж байгаа. Тэгэнгүүт яагаад генетикийн түвшинд ялгаж чадахгүй вэ гэхээр дахиад нэг юм асуудлаар ахаа мухардл төрчихөж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг Монгол адууны ген фонд гэдэг юм байхгүй. Тэм учраас энэ адуу яг Монгол гэдэг юм а гэж нотлохгүй учраас цусыг аваад чи харьцуулах юм байхгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт өнөөдөр малын генетик нөөцийн тухай хууль малын үйлдвэрлэх байдлыг тогтоох журамтай уялдуулаад Монгол адууны ген фонд гэдэг юмыг үдэ аж ахуй яам аль биесээр хэрэгжүүлэх гээд ажлын хэсэг байгуулагдаад хоёр холбооны төлөөлөл даваагаан тэр Монголын морин спорт үндэсний холбооны төлөөлөл үндсэндээ 3 холбооны төлөөлөл оролцоод яамдаар том ажлын хэсэг байгуулагдсан явж байгаа. За энэ ажлын хэсгээр бол улсын хэмжээнд тэр Монгол адууны ген фонд гэдэг юмыг бий болгож байгаа. Улсын хэмжээнд 5 бүсийн 10 аймгийн нэг сумаас нийт 1500 адуунаас тэр 1500 адуу бол уралддаггүй. Магадгүй зарим нэг нь уралдаг байж болно те. Яг тэр цэвэр Монгол адуунаас цусныхын дээжийг аваад гадаадын байгууллага шинжилүүлээд тэгээд энэ одоо аль биесээр энэ Монгол адууны ген фонд гэдэг юм гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл улс анх удаага тэр харьцуулах юм хийж байгаа байхгүй. Тэгээ ийм ач холбогдолтой чухал бид бүхний дунд байгаа уяжтын дунд байгаа хүмүүсд маргааны далсан шийдвэрлэж байгаа энэ үдэ аж ахуй яамны энэ ажлыг холбоотууд маань сайхан дэмжиж оролцоод тэгээд аль болох дөрвөн шуурхай хийх талаас нь дэмжиж оролцох зүг болох гэж бодож байна. Тэмцээс яг бид хүмүүс энэ холбооны зүгээс манай холбооны зүгээс оролцоод явж байгаа юм дээр. За манай холбооны зүгээс одоогийн байдлаар аль биесээр агуултай аймагт салбар байгуулагдсан байгаа. Ер нь бол сая энэ цар тахал юмнаас шалтгаалаад яг бол үндсэндээ 10 удаа аймагт байгуулагдахаар ажлын төлөвлөгөө бүх юм гарцсан хүмүүстэй уулзсан ингээд явж ийсэн. Тийм учраас энэ ажлаас болоод хойшлогдсон байгаа. 20 тавигдангууд техникийн ээлжинд шууд одоо баянад маш өмнө ямар ч гэсэн 103 аймагт салбар холбоо байгуулах том зорилт тавиад ажиллаж байна. 20 оны тухайд за ямар ч гэсэн том уралдаан зохион болгож байна. Олон улс хүчний 780 жилээ. Өөр юу гэх вэ? Хамгийн чухал юм ерөөсөө энэ ОЯЧ-ыг холбооныхоо ОЯЧ-ыг адууга бүртгүүлжүүлэх. Энэ бол маш том ажил гэж би бол харж байна. Хоёрдугаарт энэ наадмаа зохион байгуулах. Гуравдугаарт одоо энэ төвчний өв соёлоо дээдлсэн энэ одоо контент янз бүр одоо олон нийт рүү чиглэсэн. Энэ сургууль хүмүүжүүлэх чиглэл рүүгээ соёлын гэрүүлэх чиглэл рүү энэ ажил рүү бол нийлээд хүч тавьж ажиллаж байгаа. За баярлалаа та бүхний ажил үст амжилт хүсье. За баярлалаа. Морд Монголчуудын мөнхийн өмг шилөө.